Бид зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар багварал дээр байна. Бидэнтэй харилцахаар Европын цэргийн босгол төгжлийн банкны Монгол дахь сүрэн төлөөлөгч Жахан Шамсиев сууж байна. Танд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд ч бас баярлалаа. Мэдээж уур амьсгал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн амьшиг нь хилцүүлгийн гол сэдэв болж байгаа. Мөн сэргээгдэх болон доктортой эрчим хүч, ногоон хөгжил нь бас нэг чухал хэсэг юм. Монголын хувьд энэ асуудлыг стратегийн төлөвлөгөөндөө тусгаж өгсөн. Тэгэхээр тодорхой салбаруудаа хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Үүнд яг аль салбарууд хамаарах вэ? Мөн Монгол улс энэ арга хэмжээг ашиглан стратегийн хөтөлбөрөөр хэрхэн үр ашигтай сурталчилж байна вэ? Баярлалаа Тэри. Таны хэлснээр энэ арга хэмжээний гол сэдэв бол уур амьсгал. Энэ нь зөвхөн Монголоор зогсохгүй, дэлхийд дахины анхаарлын төвд байна. Тиймээс ч баг хуралд оролцохоор төрөл бүрийн улсаас 8,000 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. COP17 болон Монгол улс тусгаар тогтнолоо зарснаас хойш зохион байгуулсан хамгийн том арга хэмжээний нэг. Харин уур амьсгал нь өргөн цар хүрээтэй асуудал юм. Таны дурдсан эрчим хүч бол үүний нэгэн хэсэг. Монголын хувьд сэргээгдэх эрчим хүч нь ялангуяа сүүлийн нэг жилд анхаарал татсан сэдэв болоод байгаа. Бид Монголын эрх баригчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын хоорондох олон яриа хэлцээний талаар сонссон. Тухайлбал өнгөрсөн онд Монгол улс Европын сэргээн босгол төгжлийн банк зэрэг хэд хэдэн байгууллагатай санамж жижиг байгуулсан. Миний бодлоор Монгол энэ чиглэлд олон боломжийг санал болгож чадна. Үүнд сэргээгдэх нөөц ашиглан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжууд багтана. Гэхдээ энэ нь ердөөл нэг хэсэг юм. Уур амьсгал бол маш том сэдэв. Тиймээс ч Улаанбаатар хотод зохион байгуулж буй энэхүү баг хурлаар хэлэлцэх бас нэг сэдэв бол цөлжилттэй тэмцэх байгаа. Доктортой газар ашиглалт. Дороотсон газрыг хэрхэн нөхөн сэргээх. Ялангуяа Монгол шиг ийм олон мал сүрэгтэй улсад бэлчээрийн газрыг хэрхэн илүү доктортой ашиглах вэ гэдэг нь маш чухал асуулт. Бас усны асуудал бий. Маш чухал сэдэв. Усны аюулгүй байдал нь Монголын хувьд улам л чухал асуудал болж байна. Гол цөм нь урт хугацаанд Монгол улс хүн амаа хэрхэн усны нөөцөөр доктортой хангах вэ гэдэгт оршино. Мөн уул уурхай зэрэг ус ихээр ашигладаг салбарыг үр ашигтай хэрэглээнд сургахаас гадна ус цэвэршүүлэх, дахин боловсруулах төслүүдэд хөрөнгө оруулахад хэрхэн чиглүүлэх вэ гэдэг асуулт бий. Тиймээс баг хурлаар эрчим хүч, газар, ус, ой зэрэг бүх сэдвийг идэвхтэй хэлэлцэж байна. Тийм шүү. Монгол улс эдгээр салбарт хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр олон жил оролцсон. Яг одоо COP17 дээр энэ анхаарлын төвд байгаа. Монгол тулгарх гол сорилтууд юу вэ? Тэднийг хэрхэн даван туулах боломжтой вэ? Маш сайн асуулт байна. Энийг арга хэмжээний гол зорилгоудын нэг гэж харж байгаа. Ус, газар, ой зэрэг байгалийн нөөцөд хийх доктортой урт хугацааны хөрөнгө оруулалт нь тэр бүр ашигтай байдаггүй. Энэ нь гол тулгамдж буй асуудлын нэг. Засгийн газар тодорхой санхүүжилтээр дэмжихгүй бол ус, газар, бусад нөөцийн хариуцлагатай зохистой ашиглалтыг хангах бараг боломжгүй. Түүхэнд ийм боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Баг хурлаар хөндөж буй нэг сэдэв бол хувийн хэмшил болон төрийн хөрөнгө оруулалтыг хослуулахаас гадна холимог санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах юм. Арилжааны санхүүжилтийг буцалтгүй тусламж болон оролцогч талуудын чадварыг дээшлүүлэх, техникийн тусалцаатай хослуулах боломжтой. Бид энэ арга барил руу шилжиж байгаа. Техникийн тусалцааг багтаасан шинэ арга зам нь бүх тулгамдж буй асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд туслана. Дахин тодтоход энэ нь дан ганц Монголд хамаарахгүй. Бусад улс ч ийм асуудалтай тулгардаг. Тиймээс миний бодлоор энэхүү хурал нь санал бодлоо солилцож шийдэл олоход ихээхэн ач холбогдолтой юм. Таны бодлоор холимог санхүүжилтийн арга барил тохирох тодорхой салбар бий юу? Мэдээж эрчим хүч байна. Гэхдээ арай бага хэмжээнд байж магадгүй.
and land. Мөн бидэнд ус болон газрын хэд хэдэн сонирхолтой санаа байсан. Ялангуяа Монгол улсын хувьд бэлчээр бол амин чухал асуудал. Huge amount of livestock and in many ways not manageable. Яагад гэвэл өргөн удам нутаг дэвсгэртэй. Малын тоо толгойч их бэлчээрийн газар ягшсан зохицуултгүй. Sure that those rangelands are maintained and not Бэлчээрийн газар дороотх нь цөлжилтөд хүрэгдэг тул сүйтгэхгүй хадгалж үлдэх нь чухал. so the blended finance might be one of the Тиймээс холимог санхүүжилт нь урт хугацааны бэлчээрийн ашиглалтыг хангахад тохирсон арга замын нэг байж болно. Бэлчээрийн талаар дурдсанд баяртай байна. Өнгөрсөн 7 хоногт доктортой хөрөнгө оруулалт, ногоон бондын шалгуурыг ослуулах талаар хэлэлцсэн. Тиймээс сөрөг үр дагавар авчрахгүй байхаа гэдэг шалгуурын талаар ярилцмаар байна. Нэг асуудлыг шийдэхээр хөрөнгө оруулалт татсан бол эргээд шинэ асуудал үүсгэж болохгүй. Монгол улс энэ зарчмыг алдагдуулалгүй хэрхэн зохицуулах боломжтой вэ? yes, that's always one of the challenges. Тийм ээ. Энэ бол байнга тулгардаг сорилтын нэг. And Дахин хэлэхэд уул уурхай бол олон талаараа сайн жишээ болдгоо. best way to deal with this is Олон улсын туршлагаас харахад хамгийн сайн арга бол төслийн нийгэм, байгаль орчны асуудлыг анханаас нь ил тод болгох, эсвэл энэ чиглэлд хөрөнгө оруулах юм. so this is something that like financial institutions and banks have been following, Үүнийг санхүүгийн байгууллагууд болон банкнууд олон жил мөрдөж ирсэн. kind of putting together the parameters of the project. In addition to financial Төслийн үзүүлэлтүүдийг боловсруулахдаа санхүү технологиос гадна ямар асуудал байгааг бүрэн ойлгохын тулд нийгэм, байгаль орчны судалгаанд адилхан цаг хугацаа, хөрөнгө зарцуулах хэрэгтэй. issues are there and from the outset Тэгээд бүр анханасаа буюу төслийг санхүүжүүлэхээс ч өмнө эдгээр асуудлыг хэрхэн зохицуулахаа тодорхойлох шаардлагатай. into account. And speaking for the EBRD perspective, are there any Европын сэргээн босгол төгжлийн банкны өнцгөөс харуул Монголд хөрөнгө оруулах боломжтой тодорхой салбарууд бий юу? investment into this country? In addition to renewable energy theory, so has been always Европын сэргээн босгол төгжлийн банкны ямагт анхаарч ирсэн. Цаашид ч анхаарах гол чиглэл бол сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, үйлдвэрлэл юм. including at least for power Гэхдээ ойрын ирээдүйд дулааны хангамжийг багтаах боломжтой гэж найдаж байна. as well. And here it's not only us, Энд зөвхөн бид хөрөнгө оруулахгүй. objectives is to mobilize Манай нэг том зорилт бол бусад хөрөнгө оруулагчийг дайчилж, Монголын сэргээгдэх эрчим хүч болон усны салбарт хөрөнгө оруулахыг уриалгах юм. Mongolia and like Ус нь Монгол болон Төв Азид гол сэдвүүдийн нэг байсаар ирсэн. topics Цаашид ч хэвээр байна. Гол нь усыг доктортой ашиглах. Ирээдүйн үеийнхэнд ус, газрын нөөцийг үлдээхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгох хэрэгтэй. generations will have access to this water. Эрчим хүч, газар болон ус нь Европын сэргээн босгол төгжлийн банкны анхаарлын төвд хэвээр байгаа. Water remain Эдгээр гурван чиглэлд хөрөнгө оруулах боломж байгаа гэдэгт итгэж байна. investment potential. Not easy, but again, our commitment to climate matters in Mongolia and Хялбар биш л дээ. Гэхдээ уур амьсгалын асуудлаараа Монгол болон манай үйл ажиллагаа явуулдаг бусад улсад өгсөн амлалт маань эдгээр салбарт оролцох үндэслэл юм. in those sectors. I want to circle back. Таны түрүүнд дурдсан уул уурхайн салбарын талаар ярилцмаар байна. Right, more than 80%. Монгол улсын экспортын 80 гаруй хувийг ашигт малтмал эзэлдэг. Мөн эдийн засгийн 20 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монгол улс уул уурхайг хөгжүүлэхдээ дээрх хоёр шаардлагыг хэрхэн тэнцвэржүүлэх боломжтой вэ? Develop its mining sector. Хэрхэн доктортой байдлаар энэ салбарыг хөгжүүлэх вэ? Obviously, Мэдээж сэргээгдэх эрчим хүч, доктортой хөгжиж шаардлагатай металлуудыг нийлүүлэхэд хөв нэмрээ оруулж чадна. Гэхдээ таны бодол юу вэ? your take. Mining is important for Mongolia. Монголд уул уурхай маш чухал. Гэхдээ таны хэлснээр энэ салбарт хэд төвлөрсөн нь үнэ. Concentration Би хувьдаа 3 давхар төвлөрөл байна гэж үздэг. on two commodities and concentration. Тодорхойлбол нэг салбар, хоёр төрлийн түүхийд болон гол экспортын зах зээл дээр төвлөрч байна. But not at the Энэ талаар арга хэмжээ авах хэрэгтэй. end of the mining sector itself. Гэхдээ үүний тулд уул уурхайн салбарт хохирол учруулж болохгүй. Important for Яагад гэвэл чухал ашигт малтмал нь дэлхийн бусад улсад улам ач холбогдолтой болж байна. countries western. Үүний ачаар Монгол нь Европын улсууд болон барууны орнуудын анхаарлыг татаж байгаа. We've been seeing Чухал ашигт малтмал бол Монголын судлах ёстой салбар гарцаагүй мөн. changes. Сүүлийн үед Монголын эрх зүйн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь нөхцөл байдлыг ойлгуулах, хайгуул судалгаанд илүү их хөрөнгө оруулалт татна гэж найдаж байна. Сайн засаглал нь хөрөнгө оруулалтыг татж байна гэсэн үг үү? That investment. Тийм. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын орчны эерэг өөрчлөлтүүд гэсэн үг. Investment climate. And we need more
би эдийн салбарт илүү олон хөрөнгө оруулагч татах хэрэгтэй. Тиймээс уулуурхай нь хөрөнгө оруулагчид болон засгийн газрын анхаарлын төвд хэвээр байх ёстой. In addition, concentration is not good for the Гэхдээ альва салбарын мөчлөг, түүхийн эдийн үнийн хэлбэлцлээс шалтгаалan ганц салбарт хэд төвлөрөх нь эдийн засагт сайнгүй. commodities. So others Тиймээс бусад салбарыг судалж, дэмжих шаардлагатай. need to be promoted. Дахин хэлэхэд эрчим хүч бол зайлшгүй сонирхох хэрэгтэй салбар. The interesting areas, and then all these discussions about investment in Мөн дата агуулгах, дата төвд хөрөнгө оруулах тухай эдгээр хилцүүлэг нь хэмнэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, тооцоолох хүчин чадлын өсөлтийг дэмжих зорилготой. capacity. So those Эдгээр нь Монголд ашиг өгөх салбарууд байж магадгүй.